За аймгийн онцгой комиссийн шийдвэрээр 1 сарын 6-ны өдрөөс эхэл Дархуул аймагт бол одоо ногоон бүс болж болох боломж бүрдэжээ гэдгийг олон нийтэд зарласан. За энэ зарласны хүрээнд бид нар аймгийн нутаг дэвсгэр дээр бол хувийн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа хэвийн хөргөжлүүлэх, хэвийн горимд оруулах ийм шийдвэрүүдийг гаргаж өнөөдөр маргаашнаас эхэлж мөрдөх гэж байна. За одоо бидний хамгийн гол зорж байгаа үйл ажиллагаа бол Улаанбаатар хот болон одоо бусад аймагаас ирж байгаа иргэдийг хяналтайгаар байлгах, за хулгайн тээврүүдийг дасан зогсоох, хариуцлага тооцох ийм ажил зохион байгуулагдана. За өнөө өглөө бид одоо яг аймгийн онцгой комиссийн одоо даргын хувьд энэ хулгайн замаар орж ирэх болцсохгүй энэ газруудыг газар дээр нь судалж үзэж чинь. За маргааш бас энэ хөтөл энэ салхитын чиглэл рүү бас анхаарлаа хандуулж үзнэ. За шарын гол энэ хонгорын чиглэлийн зам маань бол харцсангуу бол бас хаалттай боломж юм байна. Яг гэвэл яг энэ төмөр замаар хязгаарлаж байгаа учраас төмөр замын нөхөн гарцуудыг одоо хаасан учраас эндээс бол орох боломж байхгүй. Төмөр замын фрезер дээр бол манай цагдаагийн онцгой байдлын комиссийн постууд ажиллаж байгаа. За тэгэхээр энэ төв постоор нэвтрэх тохиолдолд зөвхөн одоо хүндхэн үзэх шалтгаантай иргэд PCR-ын шинжилгээтэйгээр Улаанбаатар хотоос нэвтрэх боломжтой. За бүр бусад тохиолдолд бол Улаанбаатар хотоос одоо иргэд 1 сарын 11-ний өдрийн хүртэл бол нэвтрэх боломжгүй гэдгийг бас нийт дарханчуудад анхааруулж хэлье. Яг гэвэл өдөр ирэх тусам Улаанбаатар хот бол өөрөө эрсдлийн том бүс нутаг болж шинэ голомтууд бүртгэж байгаа учраас бид одоо энэ ногоон бүсээ хамгаалах зорилгоор иргэдийг орж гарах хөдөлгөөнийг бол хязгаарлаж байгаа. За Дархуул аймагаас гарах иргэдийн тухайд бол улсын онцгой комиссийн шийдвэр гаргаж ногоон бүсээс иргэдийг шинжилгээгүйгээр одоо асуумжтай гарах ийм одоо шийдвэрт хүрсний дараагаар бид Дархуул аймагаас гарах иргэдийг гаргана. За өчигдрийн байдлаар бол бид 376 иргэнийг гаргацсан. Тэгэхээр харьцангуй дархнаас гарах иргэдийн тухайд бол одоо ачаал бас харьцангуй бага байгаа гэж ойлгож болно. Тэгэхээр нийт иргэдэд дахин анхааруулъя. Бусад аймаг хотоос ирж байгаа иргэдийн тухайд ялангуяа Улаанбаатар хотоос ирэх иргэд бол хязгаарлагдсан байна. За бусад ногоон бүс байгаа аймаг хотоос ирж байгаа иргэд бол төрөвчлсөн онцлог шинжилүүртэйгээр дархандаа нэвтрэх боломжтой гэдэг зүйлийг анхааруулж хэлье. Хулгайн тээврээр зорчиж байгаа тохиолдолд бол цагдаагийн байгууллага төрийн одоо байгууллагууд хамтарсан эргүү шалгалтын ажлыг бол өнөөдрөөс эхэлж тогтмол зохион байгуулж байгаа. За энд одоо зөрчил илэрч баригдсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг журмалж, за жолоочийг нь болон нэвтрэж байгаа иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлана. Яг тэгэхээр Дархуул аймаг тохиолдсон 45 дахь тохиолдолд бол өөрөө хулгайн замаар орж ирсэн иргэнээс үүсэлттэй гарсан ийм тохиолдол. Тийм учраас бид нар одоо энэ хулгайн замаар ирж байгаа тохиолдолд бол иргэдийг шууд албадан 14 хоног тусгаарлана. 14 хоног тусгаарласан үеийн зардал одоо 700-аас 900 мянган төгрөг болж байгаа. Энэ зардлыг бол тухайн иргэнээр өөрөөр нь төлөвлөнө. Тэгэхээр иргэд маань ийм одоо бодсошгүй эрсдлийг одоо үүсгэж хулгайн замаар нэвтрэхгүй байх, хулгайгаар одоо Дархан хот руу нэвтрэхгүй байх. Энэ дээр бол анхаарал хандуулж ажиллаарай гэдгийг хүсье. За хулгайн тээвэр хийж байгаагаа холбогдуулж иргэдийн дуудлага мэдээллийг бас онцгой комисс дээр за мөн одоо аймгийн онцгой комиссийн даргын хувьд шууд иргэдээс хүлээж авч ажиллана гэдгийг бас мэдгэнэ.